За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд нийлэн дээрээс хойш сэдв сонгож аваад видео хийж оруулмаар санагдчихсэн. Тэгээд яг ямар сэдвээр яаж хийх вэ гэж зөндөө удаан бодсны эцэст өнөөдөр ямар ч байсан надад нэг сэдв орж ирсэн. За тэгээд тэр сэдвэрээ одоо та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. За тэгээд миний сонгосон сэдв нь болохоор энэ удаагийн харьцуулалт байсан. За тэгээд бид нар ер нь болохоор нөгөө нэг нийгмийн амьдралдаа байнга нөгөө нэг хин нэгэнтэй өөрсдийгөө харьцуулж байд юм байна л да. Одоо жишээ нь гэхэд миний хувьд зүгээр одоо нөгөө нэг Instagram-д ороод Instagram-ын зураг харахтаа энэ охин ямар гоё юм бэ? Энэ охин шиг байх юмсан гэж бодох юм уу тий? Энэ нь тодорхой хэмжээний харьцуулалт тэр үед ингээд явагдаж байгаа процесс байгаад байгаа байхгүй юу? За тэгээд яг энэ харьцуулалтын мэдрэмж хизэнээс хаанаас яг яаж бий болоод яагаад би ингээд өөрийгөө хүнтэй ингээд харьцуулаад байгаа юм болоо гэж ер нь бол бодоход бүх юм нөгөө нэг бага насны бага ахуй наснаас эхэлт юм байлээ. За тэгээд бага ахуй наснд болохоор ер нь бол хүн болгон өөр хүмүүстэй харьцуулагдчих байсан баг. Одоо жишээ нь зарим нь их жахтайгаа ч юм уу, зарим нь найзуудтайгаа ч юм уу, эсвэл зарим хүмүүс бүр танихгүй хүмүүстэй ч юм уу харьцуулагдаж байсан үеуд бас байгаа байх. За тэгээд ер нь ингээд бодоод үзэхэд бидний аав ээж маань биднэрт нөгөө нэг илүү сайн байхын мотивац өгөхийн тулд тэр харьцуулалтыг үүсгэдэг юм байлээ л дээ. Ингээ харьцуулчвал энэ хүүхэд илүү хичээгээд илүү ингээ цаашлах юм байна гэж ер нь бол дүгнэлтийн дунд хийдэг процесс гэсэн үг байгаа даахгүй юу? Гэхдээ хүүхэд болгон өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн ур чадвартай. Өнөөдөр та харьцуулж болно. Гэхдээ дараа нь таны хүүхэд өөрийгөө хэн нэгэнтэй байнга харьцуулсан мэдрэмжтэй бас явж болно гэсэн үг. Тийм болохоор өөрийн гэсэн онцлогийг нь илүү ажиглаад тэр онцлог дээр нь илүү анхаарад ур чадвар дээр нь илүү анхаарад өөрийнх нь хийх дуртай юмыг илүү дэмжээд өгвөл тэр нь тэр хүүхдийн цаашдаа явах зам мөр нь илүү гоё болж өгөж бас болно гэсэн үг. За тийм болохоор ер нь бол өнөөдөр бид нар дэлхий дээр ер нь бол царийн ганц одоо өнөөдөр өөр газар руу очлоо гэхэд начин хүн бас байхгүй, таншин хүн бас байхгүй. Тийм болохоор өөрийнхөө дүр төрх, өөрийнхөө биеийг, өөрийнхөө оюун ухааныг, өөрийнхөө зүрх сэтгэлийг чандлан хайрлаад гол нь өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд оршдгийм байна. Тэгээд одоогоор болохоор манай нүүдэлчдийн бясалгалд Fast Academy багш нар маань хүүхдүүдийн онцлог дээр тулгуурлан математик, англи хэллийг зааж тэр хүүхдийн онцлог чадварт нь тохируулан суралцуулж байгаа. Илүү сонирхолтойгоор суралцуулж байгаа гэсэн. Одоо бидний 10 жилийн багш нар одоо ингээд нөгөө нэг зүгээр сурах ёстой гэснээр илүү заадаг бол энэ хүүхэд яавал сонирхох юм байна? Энэ хүүхэд ямар онцлогтой юм байна гэдэг дээр илүү тулгуурлан заадгаа гэсэн үг. За тэгээд өнөөдрөөс эхлээд өөрийгөө илүү гоё хайрлаад өөрийгөө илүү гоё хүлээн зөвшөөрөөрэй. За баярлалаа. Миний видеог үзсэнд.